Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн энэ удаагийн видео хичээлээр лабораторийн ажил 5 дугаар ажлын талаар тайлбарлан ярья. За 5 дугаар хичээлийн лекцийн сэдэв бол хайлт ба оногчл гэсэн сэдэв байсныг та бүхэн мэдж байгаа. За энэ хичээлийн энэ лабораторийн хичээлийн суралцсан үр дүн асуудлыг мод хэлбэрээр дүрслэх боломжтой жишээн дээр турших. За мэдээлэлтэй болон мэдээлэлгүй хайлтын аргуудыг хиймэл оюуны энгийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж турших. За хайлтын аргуудыг ашиглаж бие даам бодлого бодож тайлбарлах. За тэдгээрийг агуулсан программын кодыг бие даам бичих чадвар эзэмшнэ. За лабораторийн ажлын зорилго болохоор өргөнөөр хайх, гүнээр хайх од алгоритмуудыг хайх алгоритмуудыг судална. За тэгээд програмчлалын Python хэл дээр эдгээр аргуудыг туршиж үзнэ. За тэгээд хэмэл оюуны хайлтын зарчмыг ойлгож авна програм дээр тийм ээ. За тэгээд Python дээр бодит асуудлыг шийдвэрлэх. За цикл, зам, зардал тооцох энэ аргууд дээр жишээ хийж үзэх юм аа. За үндсэн ойлголтын хувьд бол бид нар лекцийн хичээл дээр үздсэн эргүүлээ сануулхад бол юу гэхээр хайлтын алгоритм нь бол яг тодорхой зорилго эсвэл хариултыг олоход боломжтой бүх төлөвлөлийн дунд эрэл хайгуул хийх арга юм аа гэж тодорхойлсон байгаа. За тэгээд хайлтын төрөл нь болохоор зэрэг удирдлагатай удирдлагагүй хайлт гэж ярьдаг тийм ээ. За удирдлагагүй хайлтын жишээнд бол өргөнөөр хайх болон гүнээр хайх аргууд алгоритмууд багтж байгаа. За энэ удирдлагагүй хайлт гэдэг нь өөрөө нэмэлт мэдээлэлгүйгээр хайлтын нэвсэг. За удирдлагатай хайлтын арганд болохоор урьдчилсан эвристик гэдэг нь эвристик гэж бид нэр лекцэн дээр үздсэн байгаа. Эвристик мэдлэгийг ашиглах од гэдэг хайлтын алгоритмыг ашигладаг гэж үздсэн байгаа бид нэр. За лабораторийн ажлын гүйцэтгэх дараалал нь болохоор за энэ бичлэг дээрх жишээг бол кодын жишээ кодууд гэсэн холбоос үүсгэсэн байгаа Moodle хичээлдэр тэрүүгээр орохоор зэрэг Word файл дээр бичсэн жишээ кодууд байгаа шүү. Python дээр бичсэн жишээ кодуудыг бүгднийг оруулаад тавьсан байгаа. Та бүхэн дээрээ татаж аваад туршиж үзээрэй. За мөн лабораторийн ажил 5 гэсэн PDF файл байгаа. За тэн дээр дасгалууд өгсөн байгаа. Тэр өгсөн дасгалуудыг та бүхэн бас гүйцэтгээд за туршсан болон бие дааж гүйцэтгэсэн нөгөө код болон асуултын хариулт зэрэг бүх ажлуудыг тайландаа нэвтгэн бичнэ. За тайланг өргөтгөн бичсэн, өөрчилж бичсэн программын кодыг лабораторийн ажил илгээх холбоосоор илгээж багшийн зарласан хугацаанд хамгаалж лабораторийн оноогоо авах болно. За энэ кодоос гадна давхар тайланг илгээнэ гэдгийг ойлгож авсан байх гэж бодож байна. За өнөөдрийн лабораторийн ажлаар болохоор зэрэг 3 даалгаврыг жишээ хэлбэрээр тайлбарлаж үзүүлнэ. За эхнийх нь нэгдүгээр даалгавар нь болохоор зэрэг өргөнөөр хайх. Тэгээ Brute Force Search гэдэг нь болохоор зэрэг өргөнөөр хайх. За мөрийн дагуу хөршүүдийг шалгана. За тэгээд тэн дээр queue буюу дараалал ашиглана гэсэн үг. За хоёр дахь даалгавар нь болохоор зэрэг гүний хайлт хийх. За гүн рүү төрүүлж нэвтэрдэг. За stack бүц ашигладаг ийм арга байна. За тэгээ 3 дахь нь болохоор зэрэг од гэдэг алгоритмыг ашиглана. За энэ нь болохоор бодит зардал дээр урьдчилсан мэдлэгийг нэмээд үр дүн гаргана. За тэгээд энд юу ашиглах вэ гэхээр зэрэг дарааллыг бас ашиглана. За тэгээд эхний өргөнөөр хайлт хийх жишээ байна. За энэ хайлт өргөнөөр хайлтаа эргээ санаа хэдүүлээ. Энэ хайлт нь өргөний хайлт хийдэг. Тэгээд энэ хайлтанд модны аргаар өргөдөхтөө жигсаалтанд эхэнд орсноо төрөөж гаргаад сүүл талд нь шинээр өргөдөх зангилаануудаа оруулах замаар гүйцэтгэдэг буюу FIFO-гийн дарааллын зарчмаар явагдана. FIFO гэдэг нь Forced Input Forced Out буюу эхэлж орсон төрөөж гарна гэсэн зарчмаар явагддаг гэсэн үг тийм ээ. За тэгээд энэ кодын хувьд бол мөрийн дагуу хөршүүдээ шалгаад за ингэхийн тулд бид нар queue буюу дараалал ашиглана.
За тэгээд энэ дээр декуе гэдэг нь болохоор зэрэг декуег ашиглаад дарааллыг үүсгэнэ. За тэгээд үүсгэсэн эхлэх зангилааг оруулаад дарааллаас эхэлж дараалан зангилааг гаргаж авна. Зочилсон зангилааг бүртгээд хөрс зангилаануудыг дараалал нэмдэг. За энэ зарчмаар зангилаануудыг өргөний дагуу шалгаж зорьсондоо хүрдэг бахнэ. За ер нь бол өргөнөөр хайх хайлтыг бол богино зам олох алгоритмууд сүжээний дид бүтцийг шалгах тоглоомын зам төлөвлөлт зэрэг програмуудад ашигладаг гэдгийг та бүхэн мэдж байгаа тийм ээ. За энэ дээр дараалал нь болохоор зөв жишээ граф нь энэ граф гэсэн хэсэг дээр байна тийм ээ. За A гэдэг нь болохоор зэрэг BC гэсэн хуршилтай, B нь өөрөө DE гэсэн хуршилтай, C-ноос F гэсэн хуршилтай, D, E, F толгой хурш байхгүй байх нь. За ийм график үүсгэж чинь. За тэгээд энэ BFS гэдэг функцийг хамгийн ихэнд тодорхойлсон байна тийм ээ. Тодорхойлоод өгсөн байна. Тодорхойлж өгсөн функцийг дуудахаар програм бол функцээ дуудаад ашигладаг тийм үү. За энийг та бүхэн өмнөх олон жишээгээр бол харсан байгаа. За дараагийн жишээ болохоор зэрэг гүнээр хайх гэсэн аргыг ашиглаж байгаа. За энэ дээр хэрэглэх граф нь саяын өмнөх жишээнд хэрэглэсэн граф байна. За тэгээд энэ граф дээр бол DFS гэдэг функцийг үүсгэсэн. За тэгээд энэ ерөнхий програмын бүтцийг энэ тайлбарласан байна тийм ээ. DFS функц зарласан байна. За энэ зарласан. За тэгээд энэ дээр юу хийх вэ? Граф start visit гэсэн параметруудыг энэ тодорхойлж өгсөн. За visit гэдэг нь нөгөө зочилсон зангилааг хэлж байгаа. За тэгээд энэ зочилсон уу юу гэдгээр шалгаад үгүй байх юм бол шинээр зангилаа үүсгээд явцдаг. За start гэдэгт нодыг бол очсон гэж бүртгэдэг. За тэгээд start нодыг нөгөө зочилсон зангилаагаа бүртгээд тэрийгэ хэвлэж байгаа гэсэн үг байна. За бүх хуршуудыг шалгаж үзээд хэрвээ очоогүй хурш байх юм бол тэр хуршуугаа очдог. Ингийн тулд нөгөө энэ функцийг өөрийн дотор нь хараа дуудсан байна те. Өөрөөр хэлбэл рекурсив функц болгоод дотор нь бичсэн. Тодорхойлоод өгсөн гэсэн үг байна. За тэгээд бүр дэлгэрэнгүй тайлбарлавал за DFS гэсэн функц тийм ээ. Энэ алгоритмынхаа нэрээр нэрлсэн функц байна. За энэ дотор болохоор 3 аргументтай байна. Эхний аргумент нь граф, дараагийнх нь start, за хамгийн сүүлийнх нь visit. За граф нь болохоор зэрэг уг графыг хадгалж авна тийм ээ графт. За энэ болохоор нөгөө тойл хэлбэрээр хадгалж авна гэсэн үг. За start гэдэг нь болохоор зэрэг хайлт эхлэх юуны нэр юу байгаа? Юуны нэр байгаа? Файлт эхлэх зангилааны нэр байгаа. За visit гэдэг нь болохоор аль хэдийн зочилсон нодуудыг хадгалах зочлоод орчсон зангилаануудыг хадгалах юу байгаа. За тэгээд хэрвээ ямар ч зочилсон юу байхгүй бол зангилаа байхгүй бол яг уу анхны утга нь non гэж авах нь байна тийм үү? За ингэж авах нь байна. За тэгээд дараа нь болохоор зэрэг хэрвээ яг уу зочилсон байх юм бол яг уу өөрөөр хэлэх юм бол if visited is known гэж байна тийм үү? За энэ болохоор зэрэг хэрвээ энэ яг уу зочилсон зангилааны утга нь хоосон байх юм бол visit-ийн утга дээр яг уу ямар ч утгагүй non байх юм бол за энэ visit гэсэн хувьсгчийн утгыг шинэ set болгож үүсгэнэ. За тэгээд эхний дуудлагаар ингээд хоосон байсан байж болно. Дараагийн дуудлагаар болохоор зэрэг нөгөө рекурс ажиллахаар нөгөө функц дотроо функц дуудчихж байгаа шүү дээ. Тэгээд тэр функцийг дуудаад ажиллангууд хуучин visit-д яг уу рекурс дуудлаганд хуучин visit дээр visit-д өсөн хувьсгчаараа дамжина гэсэн үг. За тэгээд ингээд хэрвээ зочилсон зангилаад арилдвал түүний visit гэдэгт нэмээд ингэснээр нодыг яг уу дахин шалгахгүйгээр
За хэрвээ нөгөө юуны утга, визитийн утга нь одоо юу гэдгийг хоосон байх юм бол print start end гэсэн команд ажиллана гэсэн үг. За тэгэхээр энэ тухайн одоо зангилааны нэрийг хэвлэнэ гэсэн үг. За тэгээд энэ хоосон зай тавиад үргэлжлүүлээд дараачихыг хэвлээд явна гэсэн үг. За тэгээд for гэд neighbor in graph гэсэн мөр байна те. Энд болохоор зэрэг графийн эхлэх нодын бүх хөршийг нэгээр нь одоо шалгах давталт хийж байгаа гэсэн үг. За тэгээ хэрэг хөрш зангилаа өмнө визитэд бүртгэгдээгүй бол очоогүй байгаа бол гэсэн үг тийм үү. За тэгээ рекурсив дуудлага хийж дараагийн хөрш зангилаа руу хайлтыг үргэлжлүүлнэ. Ингэсээр гүн рүү орж хайлтыг хийж явна гэсэн үг байна тийм үү. За тэгвэл энэ дээр А гэсэн түрүүчийн одоо жишээн дээр ашигласан A B C D E F гэсэн зангилаануудын аль нь хөрштэй аль нь хөршгүй вэ гэдгийг бид нэр түрүүчийн жишээн дээр тайлбарласан. Тэгэхээр тэр жишээг тэрчгээр нь ашигласан учраас та бүхэн аль нь хөрштэй аль нь хөршгүй вэ гэдгийг сайн мэдж байгаа. За тэгээд үр дүнд нь болохоор зэрэг юу хэвлэгдсэн бэ нөхөр зэрэг A B C D E гэдэг юунууд маань бүх одоо зангилааны утгуудыг одоо яг хэвлсэн гэсэн үг. За энэ дээр A-ийн болохоор зэрэг A-ийн хөршид бол BC байгаа. Тэгэхдээ эхлээд B руу явна. Тэгвэл B-ийн хөршид нь DE гэж байгаа тийм үү? За тэгвэл DE-гээс эхлээд D руу нь очино. За тэгээд D хөрш байхгүй учраас буцна. Тэгээд E-д очино. E хөрш байхгүй учраас бас буцна. Тэгээд буцаад одоо C руу очино. C руу очингууд чинь C-ийн хөрш нь болохоор зэрэг яг F руу орно. F хөрш байхгүй учраас энд дуусна. Тэгээд A B C D E гэсэн жигсаалтыг хэвлээд гаргачлаа гэсэн үг байна. За энэ дараагийнх нь болохоор зэрэг нөгөө A од гэсэн алгоритмыг ашиглаж байгаа. За энэ дээр болохоор зэрэг бас A star search гэсэн нэртэй функц тодорхойлсон байна. За энэ дээр болохоор зэрэг бас хэдэн аргумент ярих 4 аргументтайгаа Everest-ийг ашиглан зорилгоо тодорхойлно, графа тодорхойлно, эхлэх цэгээ тодорхойлж өгч байгаа. За тэгээ эхлэх цэгээсээ яваад хамгийн хүрх зорилго нь болохоор зэрэг F гэсэн одоо юун дээр нод дээр очих хэвээр. За тэгээд энэ нод дээр очихын тулд энэ дээр яг зорилгодоо хүрсэн үү гэдгээ байнга шилжин. За энэ дараа дотроос юуг нь шалгаж чинь тийм ээ. Үнийг шалгаж чинь тийм ээ, костыг шалгаад. За тэгээд энэ дээр яг хэрвээ нод нь ямар нэгэн одоо хүрээгүй зангилаа байх юм бол зашлаагүй зангилаа байх юм бол тэрийг нод тэр зангилааг нэмж өгнө. Зочилсонд нэмж өгнө. За ийм дараалалаар бүх утгуудыг нь үзээд за тэгээд энэ дээр юуны утгыг зангилааны үн дээр за тэгээ хөршүүдийнх нь утгыг нэмээд за энэ үнийг нь хөрш нийт үн болон хөршүүдийг нь тодорхойлсоор хамгийн сүлд хамгийн бага одоо үнэтэй зангилаа бол F гэдгийг бол F-т тодорхойлж өгсөн байх нэ. За тэгээд энэ лаборатори ажлын одоо BFS, DFS хоёрын хооронд ялгаа юу вэ те? Өргөний хайлт болон гүний хайлт хоёрын ялгаа юу юм? За тэгээд A од гэсэн алгоритм ямар тохиолдолд үр дүнтэй байх юм? Хэрэг граф давталтай бол хайлтыг хэрхэн зохицуулах вэ? За тэгээд өргөний хайлт болон гүний хайлтын аль нь хурдан хайлт хийх боломжтой вэ гэдгийг та бүхэн туршиж үзээрэй. За тэгээд ерөнхийдөө энэ гурван алгоритмын гол санааг нь энэ тайлбарлаж өгсөн байна. За өргөний хайлтыг бол хамгийн ойрын хөршүүдийг төрөв шалгадаг. За гүний хайлт болохоор зэрэг гүн рүү төрүүлж орох хайлтыг. За тэгээд А од нь болохоор замын бодит зардал болон таамаглалыг ашиглах ийм одоо алгоритм байх нь. За тэгээд би дааж бодох бодлого нь болохоор зэрэг за maze дотор зам олох. За энэ дээр хоёр хэмжээс матрис дээр өргөний хайлтыг ашиглаад эхлээд S гэдгээс эхлээд
G зорилт хүртэлх хамгийн богино замыг олох ийм бодлогууд нь. За дараагийнх нь болохоор граф, гүний граф. За граф дээр бол одоо гүний хайлтыг ашиглаад эхлэх цангилаанаас одоо хүрэх цангилаага тодорхойлж өгöd тэр хүртлээр гүний хайлтыг ашиглана гэсэн үг. За гурав дахь нь болохоор зэрэг А од гэсэн олон зорилт хайлтыг ашиглах даалгавар байгаа. Энэ дээр А од алгоритмыг ашиглаад эхлээд G1 дараа нь G2 гэх хэмжлэнгээр хүрэх одоо зангилаануудаа тодорхойлж өгөн. За энэ дээр дарааллыг ашиглана гэсэн үг. За дөрөв дэх даалгавар нь болохоор зэрэг 3 алгоритмыг одоо туршиж хайлтын хугацааг нь хэмжиж одоо харьцуулсан дүгнэлт хийх. За ийм даалгаврууд байна. За ингээд даалгавруудаа гүйцэтгэхэд эдгээрийг гүйцэтгэхэд туслах програмуудыг та бүхэн татаж авч үзээд за тэгээд жишээг нь туршиж үзээд эцэст нь өөрсдөө даалгавраа хийгээд даалгаврын код болон тайлангаа бичээд Moodle системээр илгээгээрэй. Хизээ энэ ажлыг хамгаалахыг багш Moodle системээр зарлах учраас та бүхэн багшийн зарласан хугацаанд лабораторийн ажлаа хамгаалаарай. За энэ удаагийн хичээл үгээр дуусч байна. Дараагийн хичээлээр түр баяртай.